Якопо Капанна, Джузеппе Перуджа представляют Моника Беллуччи в фильме «Лотерея». Сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол Драф хэмээх Итали кино. Нэгэн чинээлэг, царайлаг, бас дээрэс нь үзэсгэлэнтэй эмэгтэй өөрийнхөө сайхан биеийг дуудлага худалдаанд оруулж байгаа талаар энэхүү кинонд өгүүлэх юм. За бүгдээ яагаад ингэдэг талаар нь олж мэдцгээе. Энэ бол манай гол дүр Франческа. Урлаг дотор тусдаа урлаг болчихсон Моника Беллуччи. Шүн дундаа бүсгүйн гэрийн утас дуугарч гэнэтгэл нөхөртөө зам тээврийн ослоор өөд болчихлоо гэхин тэр. Оршуулгын дараа манай эмэгтэй аав нь чи окноо аваад манад ирж амьдрахгүй юм уу гэхэд Франческа саяхан өнчирсэн окноо найзуудаас нь салгахыг хүсэхгүй байгаагаа мөн өөрөө ч олон тооны найз нөхдөөсөө хагцмааргүй байгаагаа аавдаа ойлгуулдаг. Эцгийгээ явуулсны дараа Беллуччи эмэгтэй хуульчтайгаа уулзсан. Франческагийн нөхөр Мауризио амжилтгүй бизнес эхлүүлснийхээ улмаас маш их хэмжээний өрөнд унчхаад байсан юмсан ч. Энэ өрөнд мэдээж эхнэрт нь шилжсэн нь ойлгомжтой. Амьд атгалын мөнгөн ч гэсэн сүултээ олдохгүй. Ягаад гэвэл шинжээчдийн дүгнэлтээр Ослын гол буруутнаар Мауризио өөрөө болж таарсан юм. Франческа өөрсдийн эзэмшлийн тансаг харшаан зарвал өөрөө хангалттай дарна гэж өмгөөлөгчтэй хэлдэгч харамсалтай нь өнөөхийг нь банкны барьцаанд аль хэдийн нөхөр нь аваачаад тавьчихсан байна. За тэгвэл унаж яваа машина далайн ирэг дээр байгаа яахтайгаар заръя да гэдэг ч гэсэн хуульчин өөдөөс нь инглээ гэдэж та нөхрийнхөө өрний 11-ийг ч дарч чадахгүй хэмээн хариулт. Энэ цаг мөчөөс эхлээд өнчин охин Беллуччи эмэгтэй хоёрын амьдрал баян тансаг ертөнцөөс өнөө маргааш аргацаасан өнгө аяс руу шуудхан шилжиж байгаа юм. Ингээ зогсохгүй тэр өнөөдрөөс эхлэж гэрийнхээ бүх тавилга мөн өөрийн үнэт хэлэл брендийн хувцснуудаа дуудлах худалдаагаар зархаар болдог. Орой болоход тэдний гэрээр нэг хүмүүс дүүрч хүссэн болгоноо амандаа орсон тоогоороо худалдан авч байна. Нэг хөгшин эмэгтэй бүр Франческагийн өмсөж байгаа даашинзанд нүдээ унгааж өндөр үнээр түүнийг нь тайлуулан авдаг. Маргааш өглөө болоход хоосон гэртээ цалингүй сайн дураараа ажиллаж байгаа үйлчлэгчийнхээ хамтаар гурвуул өглөөг өгддөг. Нөхөргөө эмэгтэйд шүсээ гоожуулах ирийнтэй олдно гихчээр оройн нь Франческа нэгэн сенатортай уулзахаар болсон байна. Тэр бүр цагдаагийн дохиотой машин урдаан хөлөглөж ресторандаа ирдэг. Яг энэ хоёр бие биенээ өмнө харж байгаа юм байл та. Тэгснэ нөгөө сенатор нь шууд уулзсангуутаал би үнэхээр их ганцаардаг хүн л дээ. Та яг л миний хайж байгаа хүн байна. Надтай хамт амьдраач гэхэд Франческа хариуд нь юу эхнэр гурван хүүхэд чинь таны энэ ганцаарлыг нөхөхгүй байгаа юм уу гэд шуудхан хэлээд хайчихдаг. Тэгсэн нөгөөх нь шууд сонирн болж та чинь саяхан би тэрийг уулзуулж байгаа хүн ингэж детальчилж яриаггүй гэсэн биз дээ гэтэл Франческа эхнэр хүүхдүүд гэдэг зүйлсийг би деталь гэж боддоггүйгээд энэ хоёрын яриа дуусч байгаа юм. Дараагийн өдөр болоход Франческа амьдарч байгаа байрнаасаа хөөгдөх дээрээ тулсан байна. Тэд түрээсийнхээ мөнгийг төлөөлгүй 13 сар болцоход байгаа юмсан. Гуйхаас өөр чадваргүй болсон бүсгүй би өөрөө заавал төлнө. Та дахиад жаахан хүлээчгээгээд тэндээс гар. Франческагийн өнөөдөр уулзах өөр нэгэн хүлэг баатар бол гэрээрээ дүүрэн хуурамч зурагтай мөн бэлэглэж байгаа зөвлөлтөнч гэсэн тэдэн шиг дуураймал нэгэн хөгшин эрдэ болсон. Яг ориг зургнууд ориг юмнууд нь байдаг л да тэдрийг бүгдийг нэг банкнд хадгалцдаг гэж байгаа байхгүй. Ширээн дээр байгаа залуу үеийнхэн зургийг санамсаргүй олж хараад аваад үзвэл ард талд нь өнөө хөгшний химийн шүтэнд байж ахын тэр. Анхнаасаа л нэг л таалагдахгүй байсан болохоор нөгөөх зүйлтийг нь стакант хийгээд хуурамч зургнуудтай өгнийг эрт нь үлдээгээд явдаг. Энэхүү үйл явдлын талаар манай эмэгтэй найз Карлагийн даяар ч гэсэн яриад инээлдээд сууж байна. Карла хувцсны шүгэгээ онгорхоо чигээр нь үлдээгээд гаргаад Франческа дотроос нь өөрийнхөө зарж байсан хуучин шүүбэ олоод харж байгаа. Карла Франческаг юма зарж явахт нь уг нь гэрт нь байхгүй байсан байл та. Тэгсэн хажуудах найз эмэгтэй наадах чинь чиний шүүб мөө. Тэр өөр хүн явуулж авахулсан юм а хэмээн түн тайлбарладаг. За тэгээ Франческа юу сэддэг вэ гэхлээр Карлагийн нөхөр Сандраг тэр оройно гэртээ дуудана. Тэгснээ эхнэртээ авч өгсөн шүүбнээс надад ч гэсэн нэгийг аваад өгөө хэмээн хэлдэг. Сандра хариуд нь чи ч галзуу юм уу? Наадах чинь бараг 40-50 сая штэ. Тэнэг хүүхэн мэд гэдэгч энэ бол чиний надтай нэг шин өнгөрөөсөн төлбөр. Би чамд маргааш болтол хугацаа өгье. Үгүй болоо энэ хотын бүх хүмүүс дээрээс нь хайртай Карла чинь нэмэгдээ чи битүүрийн тухай олж мэдэх болон шүүгээд түүнийг явуулдаг. Дараагийн өдөр эхлэхэд болох ёстой юм болдгоорон болж өнөх шүүбэн ирдгээрээ ирэхэд Франческа түүнийг шүүбний 8-чин дээр аваачиж өгөөд боломжийн үнээр ахин нэг удаа худалдав. Ингэснээр Беллуччи эмэгтэй байрны түрээсээ бүрэн барагдуулж нэмээд бүр зарим нэг жижиг сажиг өрнөөсөө сална. Тэр өөрийн гэсэн жижиг машинтай ч болж байгаа харагддаг. Оройн нь харин гэнти үйл явдал болтгон Сандрагийн эхнэр одоо манай хүний найз Карла бүх болсон явдлыг мэдчихсэн. Чиний шүүбийг авах гэж миний нөхөр өрөнд орон байж надад авч өгсөн. Тиймээс шүүбээ авъя.
эсвэл мөнгийг нь авъя гэж зогсож байдаг. Франческа анхнаасаа л ингээд нэгт нь буцаагаад өгчих байсан бол ийм зүйлийг эхлүүлэхгүй байсан болохоор эрс шийдэмгий үгвэгээд гүрийч. Карлач шартаа юм болохоор шарнд хөдлөж яаж чадахгүйг мэдэж байгаа учраас чиний өөд болдог нөхөр Мауризио олон жилийн өмнөөс л чиний хараараа чамаас хөгшин эмэгтэйтэй явуулдаг байсан. Өөд болдог өдрөөч гэсэн тэрнтэй уулзаад чам руу буцаж явсан штэ гэд ёстой л нэг эцсийн удаа эцсийн сумаа тавиад тэднийхээс гарна. Мауризиогийн уулздаг байсан эмэгтэй Франческагийн мэддэг хүн байж таарснаар бүсгүй түнтэй зайдуухан уулзаад тухайн шөнө юу болсон талаар асуувал өнөөх эмэгтэй би чиний нөхөрт нэг бол чамайг нэг бол намайг гэдэг сонголт тавьсан. Мауризио чамайг сонгож гараад осолд орчихсон хэмээн хариулдаг. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваад танд амжилт хүсье. Франческо үүний дараа өмгөөлөгч гэр бүлийн найз Цезартай уулзна. Би мөнгө олж өрнөөсөө бүр мөсөн салах арга бодож олсон. Цөөн тооны хүмүүсийн дунд суглаа явуулах санаатай байна. Мэдээж супер шагналын би. Энд зөвхөн 20 хүн л оролцсон. Хүн нэг бүрээс 100 сая лирийн хураамж гэж авна. Би суглаанд хоцсон хүний мэдээлэл 4 жилийн хугацаатай очноо хэмээн хэлдэг. Яг үндсэн яриа бол иймэрхүү юм болдог байхгүй. Би нэг ч центгүй хоосон хүүхэдтэй эмэгтэй. Бүгд намайг хайрладагч надад мөнгө алаа. Хүүхдийнхээ цэцэрлэгийн мөнгийг ч төлж чадахгүй байна. Бол мөнгөтэй баян ирчүүд хог нэгэрээ олно л доо. Тэгээд тэгтээ тэд нар чинь надад хэдий өгч чадах вэ? Израиль жилдээ 100 сая тийм үү? Энэ байдал хэдэн жил үргэлжлэх үү гэхээр сайндаа л 4 жил. Тэгээ нийтдээ 400 сая. Хөөрхөн царайнаас өөр хөрөнгө надад алга. Яг үндсэн хөрөнгө гэж яриул хоёр хөлний завсар байгаа л да. Гэхдээ аль болох хурдан, аль болох үнэтэй байгаа дээр нь би мөнгөтэй болохгүй бол болохгүй байна. Нэг жил надтай уулзах мөнгөөр 4 жил уулзна гэхээр хинхэндээ ашигтай болцол байгаа үстэй гэж Франческа эрс шийдэмгий өмгөөлөгчтэй хэлж баян чинэлэг элит 20 хүн олохоор өнөөгтэйгөө тохиролцсон. Мэдээж өмгөөлөгч энэ дундаас хувь авах нь тодорхой. За тэгсэн нэлээд олон хүн нөгөө суглааныхын билетийг худалдаж авсан байна. Сайн л үздэй гэж гисэн байж байтал Франческагийн хамгийн дотны найз түүн дээр хурж ирснэ. Чиний хараал эзэн суглааг нөхөр маань худалдаад авчихсан байна гэхин тэр. Ястаа баларсан юм босоогоц. Мэдээж Франческа энэ тухайн мэдээгүй тэгээд найзынхаа нөхөр дээр шууд тэр дороо давхиж очиод суглаанаас нэрээ дата. Эхнэр чинь миний хамгийн дотны найз. Чи бол миний нөхрийн бас л хамгийн сайн найз наа гэж хэлдэгч Франческа минь суглааг худалдаж авч байгаа бүх хүмүүс бүгдээрээ чиний нөхрийн сайн найзууд байсан юм шүү гэснээр энэхүү асуудал дахиж сөхөгдөхөөргүйгээр хаагдаж байгаа. За ингээ нэгэн томоохон үдшилэг болж энэ үйл явдал дээр Франческа эрдгэн суглаа авсан хүмүүс манай бүсгүйг холоос, ойроос ер нь бол энэ тэндээс нь сайн ажиглаад авах юм. Тэгтэл тэнд нь өөд болдог нөхрийг нь нууц самраг бас явж байх бөгөөд хажуугаар нь зүгээрч өнгөрч ихгүй би ч гэсэн суглаанд оролцож байгаа шүүгээ жихэнд нь шивнжигдэг. Бүсгүй гэнэт сонирн болсноо би ерэн суглаа явуулах боллоо. Буцаагаад бүгдэнд нь мөнгийг нь өгчөө хэмээн өмгөөлөгчтэй хэлдэгч хонгор минь одоо бүх зүйлс оройтсон. Чамд одоо ганцхан гаргалгаа байгаа нь би л байна. Хэрвээ би энэ суглаанд хожчих юм бол чи эргчлөөтэй. Би чамаас юу ч хүсэхгүй хэмээн тэр найзыгаа тайвшруулад гэрээсээ үдэж өгдөг. Дахин нөгөөдөр эхлэхэд Франческа хүүхдээ хичээлд нь хүргэж өгч байгаад гудамжаар алхаж яваа нэгэн гэрийг санамсаргүй дайрчихдаг. Тэгэл гэртээ оруулаад өнөөхийгөө асарч сувлаад байж хоорондоо манай хоёрын хооронд жижигхэн романс үснээр хамтдаа гадагш цугаалахаар гарцгаадаг. Орой болж хин гэрлүүгээ орох болоход Антонио гэх энэ залуу Франческад 3-4 цагийн өмнө танилцсан мөртлөө би чамд хайртай гэд хэлчихдэг. Тэгэд болоогүй маргааш уулзъя л да хэмээн маа бүсгүйгээ шалсаар байх бол Франческа өөдөөс нь тэгвэл залгаарай гэдэг. Гэхдээ надад чиний дугаар байхгүй штэ гэхдээ тэгвэл би чам руу залгана гэд цаашаага гүгэд орчихдог. Үндэ бол энэ залуугийн дугаар Франческад огтосоо байхгүй. Энэ явдлаас 24 цагийн дараа манай эмэгтэй өнөөх сенатортойгоо оройн цаг барьж байна. Сенаторын өгөн суглаанаас албан ёсоор нэрийн татаж байгаагаа Франческад хэлчихсэн сууж байтал өнөөх Антонио хажууханд нь суужчихсан. Франческа бид хоёр хайр сэтгэлийн холбоотой. Бид хоёр танаас хэрхэн аль болох их хэмжээний мөнгө салгах талаар ярилцаад өнөөдөр салсан. Та одоо түүнтэй уулзах болоо хэмээн шууд тулгаад хэлчихдэг. Тэрний энэ үйлдэл эго ихтэй сенаторын уурыг ихээр хүргэх нь ойлгомжтой. Франческач тэдний ардаас яарвчлан гардагч хамраа хуг зохиулчихсан Антонио газар хэвтэж байгааг нь олно. Антонио дахиад л үзэгсэлнтэй сахиусан тэнгэр шиг эмэгтэй гэрт нь хүргэж ирсэн байна. Франческа хаалган дээр хэсэгхэн зог тусах тэр мөчөд би чамайг үнэхээр их хүсэж байна гэж хэлээд улангассан аратан шиг тэрнийг үнсэж эхэлдэг. Өмгөөлөгчийнхээ хамтаар суглаанд оролцох хүмүүст өөрийгөө харуулж эн тэндээсээ сонжуулж дуусчаад Франческа гэртээ ороод иртэл Антонио хүүхэдтэй тоглочихсон сууж байна. Энэ
өнөө тэр хоёр дахиад л нэг оронд орно. Суглааны тохирол болох өдөр. Өглөө нь бэлэвсэн эмэгтэй Антониогоо салахта хоёулаа дахиад хизээж уулзахгүй байхаа хэмээн хөнгөн гунигтай түнд хэлдэг. Тэгтэл нөгөө мө амьсгаа чинь хоёулаа тэгвэл 4 жилийн дараа уулзах юм байна. Тэг хэмээн асуухад Антонио гихэн залуу суглааны талаар мэдчихээ зориуд машинд нь дайруулсныг Франческа сая л нэг юм ухаарч байгаа юм. За тэгсэн нөгөө тал цагдаа нар нууцлаг суглааны талаар хаанаас ч юм бэ олоод мэдчихсэн өнөөх өмгөөлөгчийн офисын булан дохоо бүрийг нэгжээд байж байна. Бие үнэлт мүлэлтэй холбоотойгоор хууль бусал юм байна л да энэ суглаанд. Мөрдөн байцааг ажиллагаа эд дундаа орж хэргийн газраас олдсон 19 ширхэг бүгд Франческагийн нэр дээр бичээд байгаа. Тус бүр нь 200 саяын чекний талаар прокурор яг одоо түүнээс байцаалт авах гэж байна. Франческа хэсэг дуугүй сууж байснаа энэ бүхнийг тайлбарлахдаа энэ дунд жижигхэн үл ойлголцол үүссэн байна. Тэр чекнүүдийн учир гэвэл нас барсан нөхрийн маань найзууд надад болон охинд маань хандив өргөж байгаа хэрэг л дээ. Шууд бэлэн мөнгө маа гэд өхийн оронтой шагналт нь нөхрийн маань завийг авах юм. Тэр нь бараг 500 саяын үнэлгээтэйгээ тэлчихдэг. Франческагийн бодож олсон энэ бүх зохиомол зүйлс бүр хажууд нь сууж байсан бүхнийг мэддэг хуульчид нь хүртэл эргэлзээ төрүүлж ярьсан бүхэнд нь хэн ч итгэхээр байдаг. Ингэснээр прокурор с ижигтэй нөхдүүдийг бүгдийг нь суллаж нөгөө 19 чекийг Франческад ардуулангүй. Мөнгө төлсөх хүмүүс яадаг вэ гэхлээр шоронд орцгоогүйдээ бүгд баяртай үлдэж хууль ёсны дагуу суглаа явуулж Маурисиогийн аврах том усан онгоцыг хэнд нь авахаа үзэсгээж байдаг. Нөгөө талд нь харин бараг 2 тэрбум лиртэй болсон Франческа тухайн өдрөө охин гэрийн үйлчлэгч хоёроо дагуулад Италиас явж байгаа юм. За тэгээ хинт цагдаад энэ бүхнийг мэдгдсэн бэ гэхлээр Франческа өөрөө энэ суглааны талаар цагдаа нарт хэлчихсэн байдаг. Тэгээ маш хүнд байдлаас нөгөө хүмүүс нь бас тэнэг биш үү? Тэгэхэд л маш өвчнөр дундаас нь өөрөө хожоод гараад явчихж байгаа юм. За энэ түрүү энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.